1 тэрбум төгрөг хойрлсон. За хоёр дахь зүйл бол бид одоо эрүүл мэндийн даатгалын сан маань авлагатай. Авлага дээр бол ойролцоогоор 104 тэрбум төгрөг. За энэ бол одоо Чингис хаан капитал банкнуудаас авах мөнгөний тухай ярьж байна. За гурав дахь зүйл бол бид нийгмийн даатгалын сангаас баланс тэнцвэржүүлсэн байдлаараа 103 тэрбум төгрөг авахар нийгмийн даатгалын сангаас эрүүл мэндийн даатгалын санд орох ёстой. Энэ мөнгөний тухай ярьж байна. За дөрөв дэх их үүсвэр бол бид нөгөө яриад байгаа даатгалын сан маань санхүүгийн сахилга баттай байх юм бол санхүүгийн сахилга баттай байх юм бол бид 200-аас 300 тэрбум төгрөг өргөө зардал, хэрэггүй зардал, заал, өөр бодлонтой гүйлгээнүүд гээд энэ бүгдийг зэгчлээд ийм хэмжээний санхүүжилтийг бид одоо хэмнэх боломжтой.